Түүхэндээ энэ өдрийн амар амгалан айлтгаж онцгой байдлын ерөнхий газрын харьяа Хурандаа генерал Сандвийн 10 дангийн нэрэмжит цэргийн гавьяаны улаан тугийн одонд үндэсний аврах баригадын Тэнгэр студиэс бэлтгэн гаргаж буй эгэл амьдралын жимээр нэвтрүүлгийн анхны дугаар хүрэхэд бэлэн боллоо. Цэц залуу насныхаа гал төлөөр хатаж сэтгэл зүрх хоёртоо шатаж явах үедээ чингүн чарагтаа хэлж үзээгүйгээ чиний төлөө хийж эх орондоо хэлсэн байдаг. Анхны дугаартай энэ цагийн Игэл Баатар үндэсний аврах баригадын захирагч Хурандаа Думаагийн насрыг оролцуулж байна. Миний он жилдээ за миний аав Ламын Боловч гэдэг хүн бол Завхай аймгийн хүн. Ээж маань Сүрэнгийн Думаа гэж Баянгар аймгийн Богд цумын агуулгын хүн байдаг. За би бол айлын отхон хүү. За онцгой байдлын албанд бол нийтдээ 29 дахь жилдээ албааж байна. 1986 онд цэргийн албанд татагтаад за 1987 онд тухайн үеийн төлбөр улсын агаарсан дэндэн сургуульд шулмаар уг сургуулаа амжилттай төгсөөд төвшөнд албааж байгаад 1993 оноос өнөөгийн онцгой байдлын албан буюу Игний хамгаалтын газраас орж ажиллаад өдийг хүртэл ажиллаж байна. Ажил хугацаанд тус албаны бүхий л албанчлалыг ажиллаж ирлээ. Энэ бригад маань Монгол улсын хэмжээнд үр гүйцэтгэдэг. Би бас танилцуулга хийхдээ бригадаа бас одоо 4D бригад гэж хэлэх дуртай. Яг л бид агаар ус усан доогоор дээрэн дээрээс онцгой байдлын байгууллагын хэмжээнд хөгжим борлогоор үйлчлдэг байгаа. Бригад маань бол үндсэн 5 салбартай. Хамгийн сүүлд та бүхэн мэдж байгаа Өсгөл аймагт Сүхбаатар хөлгийг татангарах ажиллагаа. За түүний өмнө та бүхэн мэдэх одоо Замрын алтны урхаан ажиллагаа. За Монгол хөдөлмөр ууланд тусалсан 17 уулчдыг хэрэг хайх ажиллагаа. За түүнээс бүр урагшаа бол одоо Японд 2011 онд болсон цунамигийн үед энэ салбарын манаас албаагч ажилласан ийм төвхтэй. За хүүхэд нас маань өөрөө дорсомжаар дүүрэн он жилүүд өнгөрдөг. Тэгвэл таны бага нас ер нь хаана өнгөрсөн бэ? Миний бага нас бол одоо Яармагт Дунжинга холын ирэг дээр гол сэлж за намар жимс самарт Богдод руугаа явж годомжинда дүндэн дугуугаар одоо дугуугаа унж за үйлдэн одоо гулгаж за годомжиндаа сагс тохолж эсвэл Яармгийн гэр оролт багнасаа өнгөрөөсөндөө Та Оросын улманы улсад ихтэй сургуулаа төгсөж ирсэн. Тухайн сургуулийнхаа онцлог тэгээд тухайн сургуулийнхаа хамгийн сайхан дурсамжуудаас бидэнтэй болцооч. Хүний амьдралд азтай тохиол зөндөө байдаг. Би бол бас сургуулийнхаа хөдөлгөөнийг азтай сургуульд орсон хүн гэж өөрийгөө боддгоо. За ягаад гэвэл энэ сургууль маань одоо 100 жилийн түүхтэй 2018 онд 100 дахь жилээ тэмдэглэсэн энэ сургууль байгаа. Игнэнээсээ 135 зөвлөлт улсын болон Орос улсын улсын Баатар төрүүлсэн энэ сургуулаа бидрийг анх очиж байхад надтай хамт дөрөв золтой ингэр дээрээ Баатарын алтан тав уушуутай сонсогч бидэртэй хамт сиренаар сууж хичээл сонсож байлаа. Энэ маань тухайн үед зүүдэнд жорморгүй тийм бахархалтай тийм сайхан байсан. Энэ сургууль маань 1980-ад оноос эхэлж одоо Монгол сонсогчдыг авч эхэлсэн байдаг. Энэ сургуульд хамгийн анхудаа дээд мэргэжлэр одоо 5 жилээр сурсан хамгийн анхны сонсогч болсондоо би баярлаж бахархаж өгд юм аа. За энэ сургуулиас олж авсан чөхрөөр буух, усан чумбах бүх төрлийн чадварууд маань одоо намайг онцгой байдлын албанд ажиллахад миний бүх талын маань одоо дэмжлэг болж ирсэн би үнэхээр бахархаж байна.
есть, десант в бою не дрогнет. Онцгой байдлын албанд нисдэг хэрэгтэй болохыг та анх санаачилсан хүн. Тэгээ яг онцгой байдлын албанд яг нисдэх энэ техник хэрэгсэл яг ямар ач холбогдолтой гэж үзснээ үднээс та энэ санаачлагыг гаргасан байна. Анх 1997 онд Токиод Японы аврагчтай хамт одоо Токиодын дугуур бас энэ одоо Еврокоптертай хамт нисч үзчихсэн. Тэр үеэс ер нь бас манайх бол өөрийн нисэх хэрэгтэй байх юм байна гэж боддог байсан. Тэгээд ерөнхийдөө бас энэ бодлоо их олон жил тээсэн. Тэгээд бас 2008 онд одоо онцгой байдлын ерөнхий газрын дарга байсан тухайд бригадын Бадралд одоо энэ манай Монгол орж ирсэн ES 145 онгоцыг өөртөө үзүүлээд за тухайд гавьяа нисгч Нямбаяр Британд нислэг хийсэн. Тэгээд энэ онгоцыг бол энэ одоо манай онцгой бригадын хэмжээнд хэрэглэх зүйтэй юм аа гэдгийг анх танилцуулж ирсэн. Ер нь бол одоо онцгой байдлын ялангуяа үндэсний аврах бригад бол нисэх тэрэгний хамгийн том хэрэглэгч Монгол улсад. Яагаад гэвэл энэ байгууллагт маань одоо шүүгчид за агаар эсрэг бүх төрлийн аврагчид байдаг. Тийм учраас бидний одоо өдөр тутмын үйл ажиллагаанд энэ онгоцны хэрэгт бол маш их байдаг. Одоо сүүлийн энэ жилүүдэд бол улам ихсэж байгаа. Ялангуяа одоо хэрэг хайх ажиллагаа Монгол улс маань өргөн удам учраас тийм ээ. Хүний амнаас аврын бусдын дөрөнгийн хамгааллыг бол хамгийн түрүүнд очих ёстой шаардлагатай. Энд бол хамгийн түргэн аваачдаг хэрэгсэл бол одоо нисэх зэрэг юм аа. Таныг Ми-8-ийн намсраа гэж ярьдаг. Энэ талаараа бид бүхэнтэй ярил. Энэ нэр бас зүгээр нэг тохиолдол нэр биш. Ягаад гэвэл би одоо бас ер нь төрийн албанд цэргийн албанд орсноос хойш өөрөө шүхэрчин учраас бас онгоц нисэх зэрэгнээс олон жил шүхрээр буусан. За дээр нь би бас онцгой байдлын албанд орсноос хойш энэ онгоц нисэх зэрэгээр хамгийн олон цаг, олон удаа үргэлжлүүлсэн офицер гэж өөрийгөө боддог. Ягаад гэвэл одоо 93 оноос хойш бүхий л одоо нисэх зэрэг оролцсон ажиллагаанд миний бие оролцсон байдаг. Тийм учраас би бас энэ нисэх зэрэгний зовлон жаргалыг хамгийн сайн мэддэг хөөн гэж өөрийгөө бодд юм аа. Дээрнийхөө хүний амьдралд бас ирээн бараан оролт дутагдал тийм ээ. Зөндөл юм байна. Би бас өөрөө бас 2001 онд нэгдсэн үндэсний байгууллагын хүмүүстэй үр гүсгэж байгаад бас цэцэрний осолд өртөж заримд үлдсэн хүний нэг. Тэгээ бас тэр ослын улмаас бас бүх үеийн далуу төлөгдөж Японоос бас 3 сар арьс нөх хэмжлэгдээд ирсэн бас азтай хүний нэгэ. Тэр утгаараа бас хүмүүс нэг миний ажлын энэ онцлог за бас энэ нисэх зэрэгтэй ажилласан тэр байдлыг харгалзаад ер нь бол намайг нисхийн салбарынхаа Ми-8 намсраа гэж хэлдэг. За намсраатайгаа би одоо олон жил одоо найзалж нөхөрлөж байна. Тэгээд намсраагаа бол би дөрвөн зүйлээр бол маш сайн одоо мэднэ. Одоо өөрөөр хэлбэл намсрааг одоо дөрвөн зүйлээр одоо тодорхойлж чадна гэсэн. Намсраа бол нэг найзалж нөхөрлөх юм бол одоо жинхэнэ одоо найз нь байж хүнд үед нь тусалж чаддаг. Хизээж одоо ямар ч завгүй үед одоо найз нөхөртөө цаг гаргаж чаддаг. Одоо ийм л одоо хүн тэгээ намсраа энэ ч утгаараа одоо найз нөхдийнхөө дунд одоо өөрийнхөө хүрээлэл дундаа хамгийн одоо их нэр хүндтэй одоо ийм хүн явж ирсэн. Хоёрдугаар нь намсраа бол одоо цуглуулгыг одоо утгаар нь одоо хөгжүүлэгч гэж өөрөөр хэлбэл одоо шүхрийн одоо холбогдолтой одоо энэ цуглуулгаараа одоо Монголдоо бол одоо толгой зогсож байгаа номер одоо 1 одоо хүн. Гуравдугаарт нь бол намсраа бол нийгмийн одоо идэвхтэй зүтгэлтэн гэж одоо би үздэг. Шүхрийн спортын холбоо гэдэг энэ шүхэрчдийг бэлтгэхэд одоо бүх талаар одоо өөрөө хөөцөлтөй гүйж байдаг. Дээрээс нь Рязаны одоо шүхэр десантын сургууль төгсөгч нарын одоо холбоо одоо тэрийг зохион байгуулаад жил болгон одоо арга хэмжээг нь одоо бие даасан одоо үйл ажиллагаа явуулж байдаг. Хурамдаа генерал Сандуи Аравдангийн нэрэмжтэй байгаа. Тэгээд Аравдан генералтай холбоотой бүх үйл ажиллагааг анги дээрээ зохион байгуулах, ах トゥ төрөл төрөсөкстэй одоо холбоотой бүх үйл ажиллагааг одоо зохион байгуулж одоо нэр хүндтэйгээр энэ үйл ажиллагааг авч явж ангийнхаа нэрийг одоо өндөр төргөж одоо явдаг одоо ийм хүн байгаа. За дөрөвдүгээрт нь бол онцгой байдлын байгууллага дотор одоо цэргийн одоо мэрэгжлийн одоо цөөхөн одоо бэлтгэгдсэн одоо боловсруучны нэг болоод одоо ажиллаж байгаа. Одоо цэргийн одоо мэрэгжлийн хувьд бол мэдээж одоо цэргийн дөрмөнд захирагдаж цэргийн одоо амьдралыг одоо бүр багаас нь байлдагчаас нь эхэлж мэдхийн хувьд одоо энэ намсраа бол одоо энэ цэргийн албаагчдынхаа одоо талаар одоо анхаарал тавих, цэргийн албыг зохион байгуулах, энэ цэргийн албатай холбоотой бүх үйл ажиллагааг өдөртөн зохион байгуулах одоо энэ авьяаснууд одоо тодорсон
дээрээс нь анги байгууллага удирдахад одоо энэ цэргийнх нь өөр нь уг одоо суур нь бол их нөлөөлдөг баг. Энэ одоо сайн захирагч, сайн одоо байгууллагын одоо дарга гэж одоо би үзэж явт юм аа. За бид хорондоо генерал Сандвийн 10 дугаар нэрмжит танхимд орж ирсэн байна. Та энэ танхимын талаар үзэж чадсан доо мэдээлэл өгнө. За хорондоо генерал Сандви Ардангоо бол зөвхөн цэргийн жанжин биш, бас эртээ дипломатч юм байгаа. Энэ маань бас дэлхийн 3 дайныг бас биеэр үтсэн. Тэр нь бас хойд Солонгост элчин сайд байхдаа бас Америкийн бөмбөлтөнд дөртөж шахаж байсан ийм төвхтэй хүн. Хамгийн гол бас цэргийн үеийн хувьд энэ хүний бахарх юм бол одоо Монгол улсад 44 онд генерал зал бий болсон. Тэгээд Монголын одоо цэргийн хөвгүүдээс хамгийн анхны 11 хүн генерал зал болсон нэг манай Ардангоо гэдэг. Тийм учраас бас цэргийн хүний хувьд маш их гоё өрнөж өндөр төвхтэй хүн. Хамгийн гол нь яагаад энэ тагмыг манай баригад байгуулсан нь мэдээж манай баригад нэрвжид 2006 онд Монгол Улсын засгийн тогтолцоолоор тухайн үедээ авсгай нэртэй байхдаа Хорондоо генерал Сандвийн 10 дугаар нэрвжид болсон. Түүнээс хойш явуулж явж байгаа. Таныг бол бид бүхэн ажил албанд бол зарчимч хүн гэдгийг мэднэ. Тэгвэл амьдрал дээр ер нь та хэр зарчимч хүн бэ? Ямар зүйлийг зарчим мөрдлөг болгож амьдардаг вэ? За ер нь зүгээр би одоо цэргийн учраас цэргийн дүрм тангараг бол миний бол яг ажлын хувьд бол үндсэн зарчим. Тэгээд энэ бол одоо бидний зөвхөн бие биш. Манай бүх алба хаагчид мөрдөж өстой. Бидний хувьд бол хууль юм аа. Ээж хажууд өссөн ээж хөвгтөлтэй. Тэгээд ээж маань бол их ажилсгүй юм байсан. Ер нь тэгэл юм хнаар юм хийдэг. Тэгээд ерөөсөө гэртээ зүгээр суудгүй байнга л одоо гэр орны хөдлөө миний төлөө төлөвлөж ирсэн л да. Тэр нь бас надад их нөлөөсөн баг. Тэр утгаараа би бас альва юмд их зөөлөн ханддаг, зөв ханддаг. Тэгээ миний ээж бол надад ерөөсөө нэг л үг хэлдэг байсан. За миний хүү чи төрийн хүм боллоо шүү. Төрийнхөө сүлдэн залбирч яваараа, зөөлөн яваараа гэж. Энэ үгийг манай ээж бол маш олон удаа хэлсэн. Тэгээ би бас энэ үгийг амьдралынхаа мөрдлөг одоо гол занжин шуум болгож явд юм аа. За хоёулаа ээжийн талаар ярьлаа. Ээж нь яг танаар бахархаж ин да гэд гоё хэлж ийсэн, сэтгэлд чинь юм тод үлдсэн зүйлс байдаг уу танд? За яг би бол ээжийн хөвгт гэдгийг хаанчлах тустай. Ээж минь бас миний өсөндөө бас амьдралын маань ганц бурхан мань байсан. Би бас өөрөө ээжийнхээ 42 дагаас хэн зөвхтөлтэй. Хэн зөвхттэйгээд өөрийнхөө дээдлийнхаа их 14 дүү. Үүнтэндээ ганцаараа ч өссөн юм шиг тиймэрхүү өссөн хөвгт. Тэгээд ээж минь бол надад олон зүйлийг суугсан, мэдрэлсэн, миний төлөө их явсан. Тэгээ хөрх хэзээ ярьдаг байсан. Би бас их аттай хөө гэж. Ягаад гэвэл намайг төрөхөд ээж минь хэлсэн гэл. За энэ хүүхдийг нэг сургуульд оруулчих юмсан да гэж. Тэгээ би сургуульд яваад орсон. За сургуульд орсон гутлаас хүн чинь давардаг гэж ярьж байгаагаар 10 дугаар төгсөгч юмсан гэсэн би төгсчихсөн. Тэгээд за 10 дугаар төгсөгчлөөд нэг сургуульд оруулах юм да гэсэн чинь зэргийн сургуульд яваад орсон. Тэгээд намайг сургуулийн нэг төгсөгч юмсан гэсэн намайг тэгээд сургууль төгсгсөн. Намайг цэцлэг цолыг хавтал миний ээж өнөд тавьж байсан. Тэгээд намайг цэцлэг цол авахд манай ээж бол хязгааргүй их баярлж байсан. Тэгээд миний ээж хачиг хариуллаа та одоо ээжтэй биш төрдөө зөкс болно гэж хэлжсэн. Тэрнээс одоо өөрчлөлт байд юм аа. Юу ямар зүйлүүд вэ? Тэр шиг бодлоо шүү ойлаа.
Биш нөө юу лээ? Зооны 100 юм шиг. Юуны түрүүнд үндэсний аврах бригадын 55 жилийн ойг нийт бие бүрэлдэхүүн төргий. Тэгээ бид нар өнөөдөр бас энэ яг тоглолтын ажлын энэ цэг дээр халуун цэг дээр байна. Тэмдэж үндэсний аврах бригад гэдэг бол өөрөө бол дандаа халуун цэг дээр ажилладаг юм чадварлаг сайхан хөвгүүд байдаг. Намсраахтайгаа анхуу хахаараа дамжуулж бас танилцсан байгаа. Тэгээ надад тэгжсэн би ч нэг сайхан эр хүн шиг эр хүнтэй танилцуулнаа гэж нэлээд хэдэн жилийн өмнө надад тэгжсэн бохоггүй. Тахтагаа сайхан дотн танилцаж. Ягаад чи би надад нэг тийм онцгой байдлын дарга офицер гэдэгтэй ч юм уу эсвэл яг чинь намсраахаас нэг тийм амар гоё тийм нүмер нөөлөг харагдаад байдаг бохоггүй. Тэгээ ахмаа нэг тийм олон сайхан залуучуудыг бас эртээ хурцтай ер нь гангаа ирэлнэ гэж үг байдаг бол олон сайхан залуучуудыг ирэлж яваа хүний нэг гэж би хувьдаа боддгийн. Би дээр бас дагаад тэр шүхрийн талбай дээр очижсэн цэргүүттэйгээ хандж байгаа хандлага надад бол их сайхан санагдсан. Тэгээ би ийм сайхан хүнээр удирдуулж байгаа ийм сайхан эвсэг баг хамт олон бол юуны ч өмнө бол өвдөг сүгэрж нугарч толгоо гудгаар явахгүй юм байна даа л гэдэг тийм надад итгэл сэтгэлээг бол төрсөө. Тэ ах маань яг надтай яг л нэг зангаараа байдагт би баярлж явдیں۔ Хүн ер нь амьдралынхаа замд туулсан өнгөрүүлсэн тэр мөчүүдээ намтар болгон алтан одоо үсгээр бичдгийг гэсэн. Миний хувьд бол бас миний сайхан ах гэдэг сайхан мөр бол миний амьдралын намтар дүүрд үлдэн. Тийм учраас би ахыгаа олон жил бас сайхан энэ ирчтэй хүчтэй дүүнэртэйгээ нөмөртөө сайхан байгаарэ гэж ахалтай ерөө жинхэнэ ирүүндээ миний бах. Ухаантай бүрэл автаа билээ. Намсраа гэдэг хүн бол бидний хувьд дарга. Тэгээ таны хувьд бол таны одоо хамгийн хүндэлж эрхэмлж явах таны нэрний өмнө байнга явдаг тэр хүний нэр оршдог. Тэгээ та аавынхаа талаар нэг бидэнтэй уулзаж яг ямар хүн бэ? Яг таныг яаж хүмүүжүүлж өдий зэрэгтэй өргөсөн бэ гэдэг талаар бидэнтэй уулзаач. Хаа үдэг хүн бол миний хувьд дэж бүх зүйл байлг ах тий. Амгсаж өндөлгсөн. Тэгээд хамгийн түрүүнд би аавынхаа талаар ингээ бодоход миний төрдөг мэдрэмж нь аягүй тийм цагаахан байдаг л та. Тайван оожоо. Миний аав чинь тэгээд хатуу ширүүн ч үт юм уу тийм яг хоо ажлын зэн онцлогдож болдог. Гэхдээ гэр бүлдээ бол үргэлж хамгийн зөв зөөлөн үннийг хилдэг. Дандаа чин шударгын ирэлд явсан. Тэгээд хүүхдтэй байхаас гэсэн миний яг эр хүн гэдэг хувийн хамгийн том үлгэр дуурайл бас бахархал маань юм да. Ааваараа хэр бахархдаггүй. Манай аав надад амар зөөлөн ханддаг гэж би боддог. Тийм болохоор юм аа би аавтайгаа илүү амар дотн байдаг. Өөсөө охин хүүхдэд аавтайгаа аюу дотн байдаг тийм шүү. Тэгээд би ч аавыгаа амар шүтдэг. Тэгээ аавыгаа дагаа шүхэрчин болсон. 3 удаа өсөрсөн. Хүний хөв зөвхөн сонио штэ. Би Зүлбод улсын Эрзан хотын агаар цантын дэд сургуулийн 111 дэх төгсөлт авахгүй юу? Тэгсэн чинь миний охин Монголын шүхрийн спортын 111 дугаар дамжаад төгссөн. Хоёулаа 111 дугаар дамжааны өрөө шүү. Уйхан цайлган ээжтэй билээ би. Ах гэргий тэгээ хаан танилцсан бэ? Ерөндөө гэргийнхаа юунд нь татагдаг та? 1993 онд одоо өнөөдрийн онцгой алба буюу тухай иргэн агуултын албанд очиж танилцсан. Хоёулаа гэр бүл болоод бас өдий олон жил сайхан амьдарч байна. Хүрээхон та ер нь ямар зан чанарт нь илүү хайртай вэ? Ямар ч цаг үед нөгөө юм юу гэвэл гэр бүлтэй ч анхаарал тавьж чаддаг. Одоо хамт олонтой ч юм уу та хэд бодвол тэр талаас нь та хэд ярих байх л та. Тэгээ найз нөхдөд ч юм уу тий одоо хинч тэр тусламж хүсээд ирэхэд бол хамаг байдаг боломжоор тусалдаг байхгүй тий. Тэр зан чанар нь үнэхээр одоо хинч ямар ч цаг үед найдаж болох юм зан чанар л гэж би бодож байгаа байхгүй. Би яг нөхөртөө бол хайртай гэдгийг хэлдэг л дээ. Ер нь бол хэлдэг. Одоо гэр бүл болоод тэр хугацааг бол битээр чинь би ингээд хувааж үзэх юм бол тэр нөгөө 2001 оны ослын өмнө хойтох гэж хоёр хувааж болохоор байгаа миний амьдралыг. Би тэгээд осл болонгот бодсон байхгүй. Тэр үн чи одоо энэ хүн чинь амьдрах уу явчих уу гэсэн тэр зааг дээр ирсэн байж байгаа байхгүй. Тэгэхэд бүх юм бодогдож байгаа байхгүй. За би одоо өнөөдөр би ер нь нөхөртөө би хайртай гэж хэллүү. За одоо энэс хоош тэр болтол би болохоор бас би төвтэй байж шүү дээ тий. Одоо эмэгтэй хүний янз бүрийн ааш авируудаа бас гаргаж лээ. Тэгээд тэрнээс хойш бодсоохгүй би.
За энэс хойш би бол бас өөр боддог. Одоо би ингээ амьдралын утга учирыг надад одоо ингээ ойлгуулж байгаа байхгүй юу? Одоо энэ бол Ичмэрийн ганцхан амьдрал халуухан хайраараа ивэлэн үсий хайлан уйсий хоёулаа хорвогдуулъя. тэгээд тэр бүгдийн дараа амьдралын үнцнийг үнэхээр энэ амьдралаа ямар их үнээр бит хоёрт олж чинь тийм хүмүүс ингээд эрүү сарал байж яагаад ийм ад жаргалтай амьдралаа мэддгүй юм бэ? Магадгүй тэр ний дараа амьдрал илүү амттай болсон.